Чадваргүйгээсээ болоод багийнхнаас хөөгдсөн энэ залуу яг үнэндээ өөрөө ч мэддэггүй нууцлагдмал маш хүчрхэг чадвартай байсан бол яах вэ? За юу байцгаана? Өнөөдөр та бүхэнд багаасаа хөөгдсөн ангаагч үнэндээ шилдэгэн байв гэх анимийнхаа парт 4-ийг ярих болно. Хэрв өмнөх партуудаа үзээгүй бол үзчихэд ороод ирээрэй. За ингээд шууд аним руу орцгоё. Өмнөх хэсэг дээр Лаустын далд хүч гарч ирэн могоог устгаж мөн манай хоёр Жик болон нөгөө эдтэй цуг хамтарч галт шууны зүг хөдөлсөн тухай яриад дуусгасан. Харин одоо би цааш юу болсон тухай ярив. Манай хэд шилжүүлгийн тойргоор галт шуу байгаа газар дээр ирлээ. Цэхэр үст шууд л Феникс гарч ирээд дайрхна гэж бодсон бололтой тулааны өрөлт энэ аваал. Харин Лауст ийм өрөөнд Феникс багтахгүй шүү дээ гин. Тэгэхээр галт шуу гэх амтан их л том амтан бололтой. Явж байх замд Жик манай хүнд далавчтай мангас давчин өрөөнд дургүй байдаг. Тэгэхээр өндөр таацтай харагдах орчин сайтай газар л байж таараа тэр шүү. Гэжлээд явж байтал удалгүй манай хэд Жикийн сая дурдсан шиг маш том зай талбайтай газарт хурч ирдэг. Яг л энд Феникс байгаа гэмээр. Рария энэ хавь бол саяхан хүмүүсийн нээж илрүүлсэн цоошин судлагдаагүй бүс байгаа юм. Судлыг гэтэл өндөр төвшний мангас суурьчсан болохоор ямар ч боломжгүй байгаа. Тиймээс адал явдал хайгчд болох бидэнд шагнал амлаж устгуулахаар болсон нь энэ. Ер нь бол энэ газарт одоогийн байдлаар хинч гар хүрээгүй, судлаж амжаагүй цоошин орон зай гэдэг чинь ховор эрдэнэс энтер байж магадгүй шүү дээ гэж хоёр жоохног хойшгируулдаг. Эднэр дундаа энэ хоёр чинь хамгийн бага нь штэ. Тэгэхээр нь хоёр жоохноо гिचлээ шүү за. Энэ үед манай эрдэмтэн Лауст нилээд өндөр температурт шатсан бололтой. Энэ хавьд үүрлсэн юм шиг байна гэд газраас нэг чулуу авч шидснэ. Феникс бол нутаг дэвсгэрээ сайн хамгаалдаг мангас гэж хэлэн зогсож байтал нөгөө айхтар галт шуучин гараад ирдэг юм да. Манай хүн чин явж нилээд их мэддэг төвс гимээргүй мэдлэгтэй нөхөр байна шүү те. Амир энэ шуучин нэршгээл гал болсон амтан байна шүү. Энэ хойгоор бүлгэм дээр ларма ирдэг. Хийсэн юмгүй үедээ сууж байсан бүлгмийн эмэгтэй улаан үстийг харангуйта Матадогийн салбарын адал явдал хайгчдын бүлгэмд тавтай морил танд юугаар туслах вэ гэж маш ясархуу илтгэр өгддөг. Ларма энэ салбар нэлээд зочломтгой байх нэ гэж гайхна. Ярианаас нь харуул бүх салбар ингэж зочломтгой байгаад байдгүй бололтой. Харин бүлгмийн эмэгтэй мэдээд шүү дээ. Эн чин бидний ажил эний тэрэ гэж бэлдуучлаж байх та. Толгойн дотроо бүх адал явдал хайгчдыг ингэж угтаж аавна гэж юу байсан юм. Би зөвхөн хүчтэй адал явдал хайгчтай л ингэж маяглаж харьцдаг юм. Энэ хүн гоёмсог биш ч гэлээ чанартай давуугаар хийсэн хувцас хальт харавал энгийлнийг нэмэлт хэрэгсэл шиг харагдагч бүгдээрээ үнтэй шидийн хүчтэй холбоотой хэрэгсэлтэй байна. Миний нүдийг хуурч чадахгүй шүү. Та бол дээд төвшний үгүй бүр үнэхээр дээд төвшний адал явдал хайгч. Ийм сайхан боломжийг зүгээр байж байгаад алтна гэж яасан ч байхгүй шүү гин. Яста үнэг шиг эмэгтэй шүү. Улаан үст шууд л эмэгтэйгээс энэ салбарын захирал Мистотой уулзмаар байна гэж хүсдэг. Тэгсэн бүлгмийн эмэгтэй арай та охин нь уу? Эсвэл ачин юм уу? гэж гайхан асуутал Ларма үгүй зүгээр л танилууд. Гэхдээ алмаар байна гэж бодох хэмжээнд гэдэг. Яриг нь сонсоод бүлгмийн эмэгтэй шууд л татгалзаж байна. Алмаар байна гэж хэлсэн хүнийг салбарынхаа захиралтай уулзуулж харагдаач. Та тэнийг юм уу? Тийм үү, тэнийг юм байна. Тэнийг байх нэ гэж солиорно. Улаан үст өөр арга байхгүй нь хүч ашиглахаас гээд байж байтал хаан зумаа хурч ирээд үл ойлголцлыг засдаг. Энэ хүн чин галын бурхан Лармаас амаа шүү дээ. Уурлах юм бол энэ барилга тэр чигтээ үнс болно. Холтоцгоо та нар гээл сүртэй хэлж гарна. Лармач ашгүй яриа ойлгодог хүн гарч ирлээ гээд түүнтэй гол зүйлээ ярихаар болдог. За харин энэ үеэр манай хэд нөгөө галт шуугчин яаж дийлэх вэ? Дээгүүр нисээд эргэлдээд байгаа энэ шувууг хэрхэн доош унгах вэ гээд байж байдаг. Лауста сэлэн биш нумсан авчирдаг байж тэгсэн бол харваад ялчихгүй юу гээл жоохон логик үндэслэлгүй хачи юм яриад ундаг. Ер нь галт шууг яаж нумсамаар харуулж алах гадч байгаа юм тийм ээ.
Аваа ухаалаг мэдлэгтэй нөхөр байсан байжээ гэж бодтол төмс гэдэг нь хэвээрээ бололтой. Стил санал нийлж байвал төмс гэж бичээрэй. Энэ Феникс ч манай хэдтэй яаж тусалдахаа ойлгоцсон үнэн зөвүүн гар байна уу? Агаар дээгүүр эргэлдэж байгаа л галт бөмбөгөөр галлаад сууж байх санаатай. Манай хэдийг ингээл галт шуутай ноцолдож байгаа энэ хойгуур улаан үнсд хаанзумагаас энэ хотын энэ тэндгүй байгаа тэр зүйл юу юм бэ гэж асуугаад зогсож байдаг. Хаанзума харин юу ч мэдэхгүй гэж хариулдаг. Ларма цамхагт хотын хувьд адал явдал хайгчдын бүлгэн бол асар их эрх мэдэлтэй байгууллага. Салбарын захирал бол энэ хотын хаанаас ялгаагүй эрх мэдэлтэй хүн бидтэй. Тийм байтал хотод юу болоод байгааг мэдэхгүйгээд байгаа мүү гэж гайхан асуутал. Хаанзумагийн муухай ашигт нь хөдлөөд улаан үстийг сэтгэл хангалуун биш байвал таач гэсэн эндээс явбал яасан юм гэж хэлдэг. Тэгэхээр Ларма угтаа энд тэр хачин барилгыг юу гэдгийг мэдэх гэж л ирсэн бололтой. Харин Хаанзума мэдэх учиртай ч даанч хэлэхгүйгээд нууцлаад мэдгүй юм шиг царайлаад байгаа бололтой. Улаан үстэй Хаанзумаад энэ хотод чадварлаг адал явдал хайгч нар асар их хэрэгтэй болох нөхцөл байдал удахгүй үүсгэж байна. Жишээ нь цамхаг хилэгнэх гэх зүйл болох гээд байх шиг байна гэд хэлээд зогсож байх энэ үеэр манай хэд рүү нөгөө Феникс ч галт бөмбөгөөрөө галалсаар л. Рарья энэ янзаараа байвал энэ хавь галан далай босгоно. Хамгийн гол нь бид нар дөлнөөс нь болоод хүчил төрөгчийн дутагдлалд орж балрах нэ гэж үнний ортой зүйлсүүд хэлнэ. Харин энэ үед Жик одоо л дайрч эхлэхгүй бол өөр боломж бидэнд гарч ирэхгүй. Амиа усан элементийн алсын зайн шид ашиглан далавчийг нь онилоо. Харин тэр үед би түүнийг сэлмээрээ цавчих болно. Гэт манай хэд Амигийн шид бэлэн болтол шувуу анхаарлыг татахаар болдог. Эцэст нь Амигийн тусламжтайгаар Жик сэлмээрээ шувууд хүнд шарах өглөө. Энэ ирчээрээ дайраад байвал ялч чадна гэд байж байх энэ хойгуур Ларма Хаанзумаг сүүлийн үед цамхаг дээр болж буй асуудал ялангуяа мангасын хууралтай мөн энэ хот болон цамхагийн ойролцоо их хэмжээний шидийн хүч байгааг анзаараагүй гэж л битгий хэлээрэй гэж хэлэн зогсож байхад нөгөө галт шуучин авраг могоон адил ойр хавьд цугларсан шидийн хүчийг ашиглан хувирдаг. Цэнхэр үст мангас хувирна гэдэг чинь маш ховор үзэгдэл биш билүү гэж гайхан асуудал. Лавст тийм ээ, үнэхээр ховор үзэгдэл. Гэвч ийм богино хугацаанд 2-2 удаа таарна гэдэг энгийн үед бол боломжгүй зүйл. Тэгэхээр ямар нэгэн зүйл болоод байх шиг байна цамхагт гэж хариулдаг. Тэгэхээр нэг ёсонд улаан үстийн хилээд байгаа нөгөө цамхаг хилэгнэх гэх зүйл нь болоод байгаа бололтой. Хөөрхийдөө Амиа би яагаад дандаа хувирдаг мангастай таардаг юм бэ? Энэ байдлаараа үхэх нь гэд бүр айгаад цонхийчихсан байж байдаг. Өмнө нь авраг могоотой тулдаж байхад нэг тим юм болсон доо. Тэрнээс болоод трама интертэй болцсон бололтой хөөрхий. Өөрөө бол насанд хүрээгүй жоохон охин хүүхэд штэ. Тэгэхээр аргагүй байх л та. Хажууд нь байсан Рарья Амиаг тайвшир инээ тэрэгэд зогсож байтал. Айдас үнэрлсэн бололтой галт шувуу Ами руу гинэт дайрдаг. Цуг ойрхон зогсож байсан Рарья Ами охинтой хамт яг балраад байж байтал. Жик гинэт гарч ирэн мань хоёрыг авардаг. Жик Амиаг энэ тулаанд ялахын тулд чиний хүч хэрэгтэй инээ тэрэг гэж зоригжуулаад Амиаг хөл дээр нь босгоно. Харин энэ хойгуур улаан үстэ тэр муу Хаанзума эцтэй гэхэд мэдгүй юм шиг царай гаргалаа. Энэ зүйл яавч энгийн зүйл биш. Үнэхээр юу юм бэ гэд гайхан зогсож байдаг. Буцаад нөгөө ид рүү очие. Тэгсэн Нарсина галт шувууг зохих гэж байгаад гараа түлхэх шахнаа. Анхаарал нь сарнсан цэнхэр үст рүү шувуу угсхийн дайрч яг болроод байж байтал Лавст гарч ирэн авардаг. Гэхдээ манай хүний сэлмийг ингэж хайлуулна гэдэг бас л амар халуун амтан байх шүү. Эцэст нь Амигийн хүчрхэг шид бэлэн болж шуу руу харуулаа. Фениксийг доошлох үед Нарсина паранаг ашиглан галт шууг газар руу түлхдэг. Лавс тарин эцсийн цохилтыг хийж Фениксийг устгадаг. Ийхүү манай хэд галт шууг ялж чадлаа.
Харин нөгөө хоёр чинь нууцхан энэ удаа юу ч болсонгүй шүү. Тэр үед юу байсан юм болоо? Дахиад хэсэгтээ ажиглах хэрэгтэй гээл хоорондоо Лавсын тухай шивнэлдэж байдаг. За тэгээд манай хэд хотод ирлээ. Урт аялал байсан тул өлсөж цангацгаагаад мэддгээрээ гээд нөгөө газар дээр очтолоо. Ларма манай хэдийг хүлээгээд сууж байдгийг. Тэгээл та нарыг Феникс устгахаар явсан гэж сонслоо. Сайн явсан уу? Их чиг нэг даач нь бидтэй гээл манай хэдийг огтно. Лавста галт шууг устгахаар явсан гэж хинээс сонсон юм гэхэд улаан үстэ нэг охин байсан. Хин гэдгийг нь бол мэдэхгүй. Халаасны мөнгө өгсөн чинь Абигүй бүх зүйлийг ярьж өгсөн гэдээ. Мэдээж тэр эмэгтэй бол. За тэгээд бөөндөө сайхан хоолцоохоор болж тойрч сунгаа бүү халцгаадаг. Улаан уст хит их ууснасаа болоод согтсондоо Нарсинаг Анал Ястори гүнгийн охин энэ тэрийг гээд бүх зүйлийг нь түмний нүдэнд дэлгээд зарлаад хайчихна. Дуус бүгд шоконд орж байгаа юм чин. Лавст үүнийг сонсоод Нарсинаг тэр охин байсан гэдгийг ашгүй нэг юм анзаардаг. Харин энэ хойгоор Ханзума нөгөө өрөөндөө бүгсэн энэ тэрэгэд байсан салбарын захирал өвөөдөр ирсэн. Галын бурхан Ларма энэ хотод ирсэн байна гэд мэдэгдэж зогсож байх ба. Харин өвгөн ирсэн үү? Хэрэг болох цаг чин ойрхон байна шүү шам минь гэж хэлэн сууж байдаг. Тэгэхээр алдарт галын бурхан Лармагийн багш нь энэ өвгөн бололтой. Маргааш болж манай хоёр Фениксийн шидийн чулууг бүлгэмдээр ирээд зартал харваас бага хэмжээний мөнгө гаргаад өгдөг. Нарсина бүр гайхаад эн чин Фениксийн шидийн чулуу шүү дээ. Өндөр төвчний мангас шүү дээ. Бүр хувирсан байсан шүү дээ гэж гомдлоно. Харин бүлгмийн эмэгтэй доторхыг нь харсныхаа дараа гомдлож болох уу гэд харуултал. Нүдэг альбом алтан зоос гялалцаж байдаг. Тэгэл эмэгтэй ийм их мөнгөн зоос цэс зоосоор та хоёрт төлөх юм бол хоёр хүн зөөж чадхааргүй их мөнгө болно. Тийм учраас алтан зоос бэлдүүлсэн юм гэв. Тэгэд бас болоогүй. Ийм ховор зоос цуглуулахад амаргүй байсан шүү инээ тэрэ гэж манай хоёроос халаасны мөнгө авна. Үнэн сэргэлэн эмэгтэй шүү. Энэ хотод хүүхдийн жүжиг маягийн юм болоод байгаа бололтой. Бүхий л эцэг эхчүүд хүүхдүүдэд баярлуулахаар тэрхүү тоглолт болох гэж байгаа газар дээр цугларч байдаг. Жүжиг ийхүү хүрнэ. Тэр харанхуй цамхагийн гүнд нуудаж байгаа нь энэ ертөнцийн бүхий л зүйлийг өөрийн болохыг санаархдаг хорон оршихуй. Түүний нэр бол Нүгэлтлүү. 200 жил бүрд сэрдэг Нүгэлтлүүг ялахын тулд эрэлхийгээр нүр тулж зогсох нь хүн бүхний мэддэг бидний Баатар. Хорвоо ертөнцийн оршин тогтнолын төлөөх энэ тулаанд ялах нь Нүгэлтлүү юу? Баатар уу гэж өгүүлж байдаг. Хүүхдүүд Баатар байна. Баатар ялах нь ойлгомжтой шүү дээ. Баатараа гээл. Харин энэ үед манай хоёр мөнгөтэй болцсон амттай идэ сууж байдаг. Цэнхэр үст манай хүнд хоёулаа мөнгөтэй болцсон юм чин байр түрээслэх үү? Одоо бол хоёулаа түрээслэгч байтугай худалдаж авч чадна гэдэг. Лавста зөрүүлээд Дембуудалд сэтгэл дундуур зүйл байгаад байгаа мүү гэж асуудаг. Нарсина тийм юм байхгүй л гин. Үнэн төмс шүү. Нарсина манай хүнтэй хурдхан шиг л хайр дурлалын хосын харилцаатай болох гээл ингэж байгааг нь ойлгохгүй ёстой бүтэхгүй. Цэнхэр үст толгойн дотроо хэр бахтай хинч байхгүй газар байр аваад анир чимээгүй өрөөнд хоёулахна халуун уухын бэлдээд 100-ны ил галыг ширтэнгээ хоёулахнаа ярилцаж харилцаагаа зузаатхан нэг л мэдхэд бид хоёрын сэтгэл дотор барьж дийлдэшгүй халуун мэдрэмжүүдээр дүүрч гихгүй юу гээл мөрөөдөж байдаг хөөхидөө. Лавс харин мөнгөө хоёулаа илүү чухал юм дээр хэрэглэхээр хадгалах хэрэгтэй. Тэглээч жиг тэрхэд бид хоёртой хамтрна гэсэн шít. Тэгэхээр дураараа байр энэ төр түрээслэж болохгүй. Нөгөө хэдтэй хамтрвал маш ашигтай. Хоёулаа хэдэнтэй хамтрах уу гэж асууна. Нарсинач та тэгэж хүсэж байгаа бол би ч гэсэн гээд дурамчхан зөвшөөрдөг. За ингээд манай хэд албиусаар нэг баг болж шүнжин юм хум идэж ууцгаадаг. Амия ядарсан бололтой Рариатай хамт дээш гарахаар болвоо. Тэгтэл цэнхэр үст ярих зүйл байна гэд тэдэнтэй цуг дээш гарахаар болдог. Цэнхэр үст Рариат ахаас хамт амьдрий гэж асуутал татгалцчихсан. Ах намайг үзэн яддсан болов уу гэж асуудаг.
Рария харин ч эсэргээрээ чамайг нандиндаг шүү дээ гэхэд Нарсина би таныг хайр дурлалын туршлагатай гэдгийг мэдээд байсан юм аа гэж баярлана. Тэгсэн нөгөө талд манай хоёр ч бас л энэ зүйлийн талаар яриад сууж байдаг. Нэг гэрт амьдрах инээ тэрэ гээл. Лавсти яриг сонссон Жик шууд л манай хүнд тэр чамд хайртай юм байна штэ. Үл таамсарлах ч муухай зүйл бидтэй. Эсвэл чи түүнийг үзий яддаг юм уу гэхэд Лавста юу гэж дээ? Надад адал явдал хайгч хийх урам зориг өгсөн мөн итгэл найдвараа алдах гэж байхад минь нэг баг болсон хүнд юу гэж л дургу байх вэ гэдэг. Жик шууд л Лавста чи яг үнэндээ Нарсинад хайртай юм биш үү гэхэд манай хүн бүр уулаан болчихлоо. Харин энэ хайгуур Рария өөрийнхөө тухай Нарсинад ярьж өгөөл сууж байдаг. Тэгээл би нилээд хөөрхөн болохоор над руу сэтэн хайдаг ирчүүд олон байдаг. Бүр намайг онилж багт минь илсдэг залуучууд байдаг гээл бод. Гэд хэлж дуусаагүй байж байтал нөгөө ядраад унтсан Аамиа чин Шаркач гэсэн надад боломж байгаа болов уу? Инээ тэрэ гэж байсан. Тэгэхээр танд сайн байжээ гэд босоод ирнэ. Аамиа энэ хоёрыг хайр дурлал ярьж байхыг нь сонсоод сонирхсон төрөөд хамаг нойрон хийсэд явчихлаа гин. Рария яриагаа үргэлжлүүлэн би Жиктэй анх нэг баг байсан үед нэг нөхөр намайг онлоод багт маань орж ирсэн. Жик мэдээд тим эрийг багтаа оруулсан өөрийгөө уучлж чадалгүй. Тэр залуу хөөснийхөө дараа хаа нэгтээ яваад өгсөн. Уг нь би уурлаагүй байтал дураараа алга болчихсон. Тэр яагаад миний сэтгэлийг огтхон ч ойлгодгүй юм бэ? Тэгэхэд Нарсина та тэрэнд сайн байх нэ гин. Энэ үед Жик Лавстаас чи хайртай юм бол яагаад Нарсинагийн саналаас татгалцсан юм гэж асууж байдаг. Лавста нэгдүгээрт амьдрмаар байна гэж хэлэхэд нь үнэндээ баяртай байсан. Гэхдээ нэг зүйлийг шалгах хэрэгтэй байсан юм гэж хариулдаг. Тэгэхээр Лавста цэнхрүүстэд сайн байх нь. Өөдгсөн Лавста бүлэгмийн эмэгтэйд Нарсинаг судлаад ир гэсэн даалгавар өгсөн бололтой. Эмэгтэй Нарсинагийн тухай бүгдийг нь судалчлаа гэд хүрээд ирдэг. За тэгээд тайлагнаваа. Нарсинаг анал Ёстори гүнгийн ганц охин гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Инээ тэрэг гэд ярьж байх хойгуур нөгөө домог яриа үргэлжилсээр хөөрхий баатрийн хүч нь шахагдж дуусгаж байхад генет гарч ирсэн энэ охин тийм ээ нүгэлт лууг номхруулж гүн нойрон давтуулах нууцлаг хүч чадалтай нойрсож буй гүнж юм. Ингээд өрн сөөрл. Энэ үеэр Нарсина өөрийгөө төрөлхийн ийм цэгэр үстэй биш гэдгээ нөгөө хэдэд хэлээд сууж байдаг. Хүүхэд байхдаа аав ээж хоёртойгоо адилхан шаргал үстэй байсан ч нэг өглөө сэрсэн чин цэгэр үстэй болчихсон байсан гээл. Энэ хойгуур нэг өдрийн дотор үсний өнгө нь өөрчлөгдсөн гээд бүлэгмийн эмэгтэйгээс энэ тухай Лавста сонсоод сууж байдаг. Эмэгтэй тийм их адал явдал хайгч болохыг нь үгүйсгээд байсан Анал Ёстория тэр өдрөөс хойш охиныгоо адал явдал хайгч болохыг нь эсэргүүцгээ болсон гэсэн. Тэгээд Нарсина эцэг эхийнхээ зөвшөөрлийг авч адал явдал хайгч болж чадсан юм гин. Энэ зүйл нь нөгөө Лавстын мэдхийг хүсэж байсан зүйл нь байжээ. Одоо мэдхийг хүссэн зүйлээ мэдсэн юм чи нэг гэрт амьдрах байлгүй дээ. Тийм ээ. Харин энэ хойгуур Рария цэнхэр үс шиг төрөмгий байсан бол Жиктэй аль хэдийн үерч гсэн байхгүй юу гэд гомдлоод хэвтэж байхыг манай гурван жоохно хараад Рарияг хүчээр Жик дээр авчдаг. Ингээд тэр хоёр ярилцахаар болж Рария Жикээс шууд л надтай амьдралын хамтрагч болооч нэг ясандаа эхнэр нөхөр болооч гээл шийдэмгийн асуудал. Мань хүн бодож үзье аль гэв. За ямар ч байсан бодож үзээрэй гэд манай хоёрын яриа өндөрлөдөг. Лавста энэ үед цэнхэр үстийг маргааш завтай юу? Яриах чухал юм байна гин. Нарсинач за ойлголоо гэж зөвшөөрнө. За харин нөгөө домог ярианы хувьд гихтээ юугээ чимэгнэл вэ? Нүгэлт лууг унтуулахын тулд нойрсож буй гүнж өөрийгөө золиослох хэрэгтэй болов. Баатар дахин хөл дээрээ босож ертөнцийг аврах тэр өдөрт итгэн нойрсож буй гүнж нүгэлт луугийн өмнө гарч ирэв. ертөнц нойрсож буй гүнжин золиосоор түр зүрийн амар амгаланг өөрсдийн болгов. Ийхүү домог яриа өндөрлөө. За энэ хүрээд парт 4 маань дуусч байна. Дараагийн хэсэг дээр Лавст яг сэтгэлээ илчлэх гэтэл юу болох нь энэ вэ? Цэнхэр үс болоо бурханд сонгогдсны баталгаа гинүү. Цамхаг хилэгнэх гэх зүйл болж ярьдаг мангасуудын айрам хот руу дайрлаа. Адал явдал хайгчид хотыг хамгаалж чадах болов уу? Эсвэл чадахгүй юу? Одоо юу болох бол? Алдарт Роновцсан гэгч нөхөр гарч ирлээ.
Бүлгмийн захирал үнэндээ хүн биш байсан юм гэж үү? Гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлс дараагийн хэсэг дээр гарах болно. Энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.